Хорвоо. 6 дугаар эпизодын эхний хагасд юу гарсныг халтгаа харцгаая. Ингээ нэг юм DJ-т ингээ олон улсын баачк нар ингээ бүгдийн суулуулаад DJ-т юм гоё юм тэрвэл авс гоё гэд. Тэр нь болохоор яаж гисэн гэхээр яг тэр машин дотор л болохоор нэг дуу сонсон явж байсан юм зүгээр. Гэтэ голон тэр портерч нөө өөрөө дууг байсан тэгээд хоёул спикерээр ингээ дуу тавьчихсан. Цохон голголсон. Хоёр юм банда нэг алчууртлахад тоглолцсон. Эйгүү ач. Яа. Ер нь ингээд юм хийхэд зүгээр ингээ бодоод тахшаалж хэрэггүй юм шиг санагдаад байна. Та хоёр бол шууд тусыг л хусцсан байгаа юм шүү тий. Миний бодлоор ингээд за яах вэ хийх үү хичээл яах вэ гэдэг юм эргэлцсэн үү. Амир юм сонирхолтой байсан болохоор нэг бас ядарч байгаа бол мэдэрдэг байхгүй гэсэн чинь яг ингээд эвент болоод парти болоод дуусны дараа ингээд бүр амир ядарсан. 20 дугаар гэх юм бол ингээд зарим зүйлс дээр амир дутуу ажилласан ингээд харагдсан л гэж өөр дүнгээс ч юм уу хангалттай ингээд боловсруулалтаа хийж байгаа хангалттай одоо төлөвлөгөө гаргаж байгаа тийм ээ. Бид нар дээр илүү ингээд судалгаа илүү одоо юу нэг хэрэгтэй бол байсан. Активитер бүр ингээд зарим өдрөн бүр ингээд өөрөө бүр нойргүй ингээд ажилласаар хагаад тэр чинь ингээд хийж чадвал ингээд тэр чинь хангалттай биш үнэ гэдэг чинь тэгэхээр илүү бүр өрчилж ингээд эхлэх хэрэгтэй байсан байна гэж бодсон. Тэгэхээр Харин энэ удаагийн 2 дугаар хагастай маш сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан байгаа. За тэр дундаа одоо шоудлтын талаар бүр маш их ярьлаа. За Монгол шоудлт, Япон шоудлт хоёрын ялгаа нь юу гэдгийг ямар бас гоё шийдэл байна. Аль нь буруу, аль нь зөв юм хэлчихлээ өөрсдийнхөө бодлыг, өөрсдийнхөө хэдхэн орсон клуб дээр те. Өөрсдийнхөө хэдхэн одоо experiences тэр клубууд дээр ингээд ярьж үзлээ. Тэгээд айгүй жоох ичмээр бас яриануудыг ярьсан юм шиг санагдаж байна. Яа тэгэхээр айгүй олон нэг өмнө энэ дугаарыг биччихгээд тэгээд өнөөдрийг бит хийгээд сууж явах нь надад бол айгүй мэдрэмж төр чинь. За тэгтээ та бүхэн зориулаад энэ дугаарыг хүргэцгээе. одоо ингээд нэгэнд парти клуб гэдэг юм л орсон чи ер нь залуучуудын одоо шоу удах тийм ээ. Шоу сингээ одоо энэ чинь бас одоо тодорхой хэмжээний цагаа одоо зөв болгосон одоо өнгөрөх бас нэг хэсэг шүү дээ. Боломж юм тий. Тэгээ энэний талаар бас нэг ярилцаж бодож байна. Тэгээд ер нь дэлхийн дээр ямар байгаа даа, Монголд ер нь яг төслөлд ямар байгаа даа. Тэгээд миний бас одоо бид нар чинь ярьж л тасаа ингээл клуб ер нь их ороод байх нэг юм vibe-д харахгүй юм шиг нэг л юм муухай зэрлээ ороод байгаа юм шиг санагддаг байсан. Яг ямар асуудал байдаг вэ гэдэг талаар бас ярилцмаар санагдсан. Тэгээд 6 цэнгээ чинь тэгэл addiction шүү дээ kind of тий. Одоо ингээд гоё байна. Гоё мэдрэмж төрж байна. Тийм мэдрэмжийг ахиж авмаар байна гэж байгаа шүү дээ хүмүүс. Ингээд тийм болохоор ингээд олон дахин 7 хоног болгоно, 7 хоногийн 5 дахьад болгоно хүмүүс шоуддаг тий. Тиймэрхүү ойлголт надад бас нэг амар таалагддаг байсан. Ялч ингээд уудаг. Одоо концепт нь явахгүй яг надад яг юу хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр ингээд уудаг, бүжгэлдэг. Яг гоё зарж байгаа юм мэдрэмжтэй. Парти ерөөсөө зарж байгаа юм зүгээр л мэдрэмжэн дээр тулгуурлаж байгаа. experience тий. Experience. Яг тэрийг гоё өгж ин яг хүнд нь яг үнцийг олгож байгаа гэдэг утгаараа өгвөл сайн байх. Миний бодлоор тий. Надад яг ямар гоё үнц нэг чинь. Тэнцээ би очиод одоо networking сайжирч байна ч юм уу тий. Гоё хүмүүстэй танилцж байна. Гэвэл надад сайн. Эсвэл ямар нэгэн гоё дасгал хийдэг ч юм уу тий. Яг бүжиглчих чи өөрөө дасгал гисэн архитахгүй парти идэх ч юм уу тий. Яа. Тиймэрхүү. Гэтэ би яг партин дээр угаасаа уудаггүй. Уугаагүй. Тиймэрхүү л миний үнцэг тийм. Ийм байна. Тэгмээд би болохоор бас нэг Michelle Walking Street гэдэг годамжид ажилласан. Тийм болохоор Omni гэдэг клуб гэдэг ус байхгүй. Тэг би ингээ шүн нь ер нь бол ингээ харилцаж одоо хондог тийм ажил хийдэг байсан. Тэгэхэд ер нь бол ингээл би чинь ерөөсө клуб бизнес тэр үед ингээ 12-оо төгссөн байсан болохоор ингээ клубын талаар ямар ч юм төсөөлөл байхгүй. Миний яг анхны тэр клубын одоо тэр image first impression болоод тэр Omni club төрж байгаа хүмүүс болон тэрэнд болж байгаа үйл явдлууд болсон байхгүй юу. Тэнгүү тэнд юу ажиглагдсан мэхээр 5 дахь өдөр бүр шавдаг заяа. Бүр 500 1000 ирдэг тэр газар. Тэгээд ингээ тэр Мишелийн годамж ингээ дүүрдэг. Тэгээ яадаг вэ гэхээр за нэг 8 9 10-аас ер нь цуглаж эхлээд 1 2 3 цагийн үед баахан согтон хүмүүстэй заяа. Бүр энэ тэндгүү согтон хүмүүстэй энэ тэндгүү асуудал үүсдэг байсан. Зодон зохион болдог байсан. Мишелийн одоо тэр одоо энэ хувийн одоо байгууламжт тэрний юм нь эвдэлдэг байсан. Эсвэл одоо Бөөлждөг байсан. Хогоо их тарьдаг байсан. Амар их зүү зөксгүй ингээ үйлдэлүүд амар их гардаг байсан байхгүй. Тэр бол амар төвхтэй надад бүр ингээ амар стресстэй байдаг байсан. Тэгэхээр яг энэ бас амар надад сонирхолтой санагддаг. Ер нь одоо дэлхийн тийм ээ бус орны залуусууд яаж шоуддیں۔ Монголчууд ер нь яагаад ингэ шоуддаг байгаа. Энэ юу нэг асуудал юм уу? Шийдэх асуудал юм уу? Яа.
тэрүүн дээр яг угаасаа хүмүүсээс л хамаарч байгаа л гэж бодоод байна л да. Яг тэгэхээр гадаадд одоо Японд би 2 удаа ингээд нэг коллаб орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд хүмүүс нь ямар гоё те зүг зохистой бүжгэлдэг юм те. Зүг зохистой бүжгэлдэг. Зүг зохистой шоуддаг юм байна те. Ямар нэгэн том асуудал гарахгүйгээр. Соёлтой юм байна. Соёлтой юм байна те. Нэгнээ хүндэлдэг юм байна. Асуудал гаргадаг юм байна. Хогоо хайдаг юм байна. Бөөлждөг юм байна. Хэтрүүлж уудаг юм байна. Тэгээд ялч хөгжилтэй орон гэдэг утгаараа ингээ юм үдцсэн байгаа байхгүй юу? Юм үдцсэн хүмүүс гэдэг чинь ондоо юм байна. За юу та нар гэж байна. Миний зүгээс л би жоохон өөр зүгээс өнцгөөс янмаар. Монголд ажил хийгээд амьдарч исэн. Тэгээ Японд оюутнастай байсан. Тэгээд ингээд одоо ч Японд ажиллаж байна тий. Тэгээд ингээд энэ хоёр өнцгөөс ингээд харахад яг ажилласан хүний өнцгөөс ингээд харахад хамгийн чухал юм хүнээсээ шалтгаална гэж юм. Би бол үгүй гэж л. За. Нийгмээсээ шалтгаална. Нийгэм ч өөрөө хүмүүс шүү дээ. Нийгэм шакай буюу нийгэм. Нийгмийн одоо оролцогчд шүү дээ. Нийгэм багхгүй. Нийгмээсээ шалтгаалж байгаа гэсэн үг. Бит. Нийгмийн хүн биш гэж байгаа юм та тэгээд. Нийгэм чинь өөрөө хүмүүс байгаа газрыг хэлж байгаа болохоос ш хүнийг нь хэлэхгүй. Нийгмийн оролцогчд нь хүн багхгүй. Тэгээд нийгмийг хэн бүтээх вэ? Хүн бүтээн. А гэхдээ нийгэм чинь өөрөө нийгэм багхгүй. Энэ ингээд том юм хүрээ одоо систем байгаа. Юу байгаа. Тэгэхээр нийгмээсээ шалтгаална. Ер нь бол яг хүнээсээ бол ерөөсөө шалтгаалахгүй. Яг үнэ хэлсэн. Монгол Улаанбаатарт Монгол биш шүү. Улаанбаатарт юу байна? Стресс. Стресс юунаас үүсэж байна? Утаа. Эднийг яг хүн үсгэж байгаа гэхдээ эн чинь өөрөө системийн алдаа байхгүй. Утаа, төвчрэл ингээ бааха стресс. Цалин баг эн чинь бас өөрөө систем байхгүй. Цалин баг байгаа чинь бас нийт төрлийн систем. Тэгэхээр цалин баг байна. За ингээд цалингаа юун зарцуулж байна? Тэр нь бас ингээд асуудлууд байна. За ингээд ерөөсөө амар их стресс байгаа болохоор хүн энэ стрессийг гаргах хэрэгтэй. Гаргахгүй төвчээд ивэл хаана төрөх вэ? Тэнгэрт л хүрэх тийм үстэй. Ямар орлоо. Тэгэхээр энийг гаргах хэрэгтэй. Гаргахын тулд ямар аргууд байна? Тэрийг хүмүүс хайдаг. За ингээд боломжит нөхцлүүд дээр одоо ингээд тэн дээр нь бизнес тогтоовч байгаа гэсэн. Бизнесүүд бий боловч байгаа гэсэн. Тэр дандаа Улаанбаатарт бол жишээлбэл хүний яг тэр стрессийг хоромхон зур зайлуулж чадах тийм бизнесүүд айгүй хөөрхөн ингээд хөл олчихсон. Тэгэхээр айгүй их клуб байдаг байхгүй яг үнэ хэлэхэд. Улаанбаатарт жижигхэн хотод маш олон клуб байдаг. Олон төрлийн клуб байдаг. Тэр нь байнга одоо хүнтэй байдаг. Зүгээр нэг хүүхдийн зуугээ жижигхэн газар ганцхан гудамжин дотор л 4-5 клуб. 2-3 стриптиз клуб. Ингээд энэ бол ерөөсөө нийгмийн асуудал. За эсвэргээр Токиод жишээлбэл бас маш олон клуб байна. Шинжику, Шибуя, Роппонги, Гинза үнтэйгээсээ хямдхан хүртэл ингээд бүр маш олон клубуд байна. Яагаад? Бас Токио стресстэй газар. Токиод ажиллаж байгаа хүмүүс нормал буюу яг хийх системнуудаа хийхийн тулд хүлээн ажилтдаг, илүү цаг ажилтдаг, чанга ажилтдаг. Ингээд амар зовдөг, дарамтлуулдаг, амар их стресстэй. Тэгээд шүний одоо тэр харих үеийн богоон байна тий. Чихүүлээд ардаасаа ингээд чихүүлээд ингээд наалтцсан тий бүр ингээд айгүй хэцүү. Ийм стресстэй. Тэгэхээр хүмүүс тэн дээр бас ахаал баахан клубууд, ахаал уушин газрууд ингээд тэр хүмүүсийн стрессээ гаргаж байна. Гэтэл миний одоо сая хэдэн отсон хөдөөнүүд. Японы хойд бүсийн би 6 аймгаар 5 аймгаар явлаа. Сендай гэдэг тэр том газраас нь бусданд нь клуб байхгүй. Урагшаа би Чүгөкөө гээд уртлын бүс явлаа. Тэнд 2 том газар байна. Бусд нь жижигхэн тэднэрт нь бас клуб байхгүй. Юу ч байхгүй. Гээ ингээд би өөрийнхөө зүгээс ингээд удаан бодоод ингээд харьцуулахад ерөөсөө стресс байгаа газар тэрийг гаргах газар хэрэгтэй буюу найт клуб болон байна. Стрессгүй газар тэрийг гаргах газар угаасаа хэрэггүй тийм болохоор найт клуб байхгүй. Яалтчгүй тийм. Ингээ явчих. Тийм тийм. Тэгэхээр нэг стресстэй газрын хүмүүс болохоор 7 хоног өдөр тутам стресс аваад байгаа болохоор тэрийг 7 хоногт болгон гаргах хэрэгтэй шүү дээ. Стрессгүй газар амьдарч байгаа үед болохоор стресс ингээд хоримтлуулаад байгаа байхгүй. Тэгээд жилдээ нэг удаа гаргамаар бавч тэр газар нь байхгүй болохоор Токио ч юм уу явж байгаа гэсэн. Гэтэл Wake Up Factory-д бол жилдээ нэг удаа ийм том ивент хийхэд хүмүүс жил цуглуулсан стресс нэг удаа пан гаргаж болчиход байгаа. Тэгээ би бол яг шоодалтыг стресс гаргах л одоо юу гэж. Би ч яг Улаанбаатарт тахтаал үнэхээр шоодмаар үед л байсан юм байна. Хаяа ганцаараа клуб ороод ингээд зүгээр уугаад ингээд үдэнэд ингээд бүжиглээд ерөөсөө хэн ч хамаагүй гээд ингээд
явах. Тийм үед бол байж болохоор. Тэгэхээр би бол энэ шоудлтыг бол тэндэл одоо холбож дандаа ботдог. Амьдралаа болгоцсон нөхдөд тал байна. Тэд нар шал одоо тусдаа асуудалтай. Стресс байгаа эсхийг мэддэхгүй зүгээр шоуд байдаг. Тэр нь бол чиний хэлж байгаа донтолтой байхгүй. Ихэнх хүн 70%, 80% нь л энгийн иргэд стрессээ гаргахын тулд очиж байгаа. 20% нь л тентхийн хадны сүг зураг тавилга нь болчихсон. Одоо бүтгэн нөхдөд байна. Тэгэхээр энэ хоёрыг бол би хувааж харьцуулах хэрэгтэй. Тэгвэл энэ дээр юм асуулт байна л да. Түрүүн бас ингээ гаргасанчлаа. Тэгвэл ягаад Токиод тэгээд зодон болохгүй гэснээр Монголд ягаад тэгвэл зодон бодлоод ингээд байгаа юм те. Тэгвэл энэ яг стрессийн түвшин Монголд хэр өндөр байгаа асуулаад байгаа юм уу? Эсвэл ер нь хүмүүсийн яг содог ирсний хүмүүс гэдэг нь яг соёлынх нь юу байгаа юм уу? Тэр хүмүүс ёс суртахуун байгаа юм уу? Тийм байна. Тий. Ер нь бол стрессийн хэмжээ гэж би хэлж болно. Монголд болохоор штэ. Стресс дээр одоо нийгмийн стресстээс гадна заа асуудлуудаас гадна цалин нь бага буюу амьдрал нь ингээ явахгүй байхгүй. Энд болохоор үхтлээ стресс үхтлээ ажиллаж байсан цалин нь өндөр. Жилдээ 2 удаа бонус нь буучаар аюу их цалин аваад ингээд амьдралд нь хүрээд идэг. Жилдээ 1 удаа аялчиж болоод идэг. Тэгэхээр чин тэр хүнд одоо тэр ажлынхаа стресс тэр нийгмийн жоохон одоо тэр богооны стресс гэдэг ч юм уу тиймэрхүү юмнуудаас л одоо ангижрахын одоо левел нь шүү дээ. Монгол амар өндөр левел байгаа байхгүй. Үйл мөл байл ялангуяа тэр утаа-матанаас үлээ бүр амар дургууртай байхгүй. Аюу хэцүү байдаг. Тийм стрессээ гаргахаар ч одоо тэгээд амар л юм болж байгаа шүү дээ. Гэхдээ Токиод зодон гардгүй худлаа. Амар юм болно. Амар юм болно. Юу ярьж байгаа тэр Токиогийн хүмүүс бөөлжгүй худлаа битүү бөөлж байна. Заваарсан юм болно. Хар тамхиа хэрэглэн тэд нар чинь. Хар тамхи биш яг нэг юуны дагуу хуулийн дагуу маа өгсөн яг тэр нэг юм саарл бүсийн юмнууд хэрэглэн. Ингээ масууруулах юмнууд хэрэглэн. Тэгээд ингээ бүтэхгүй юмнууд зөндөө байна. Гадаадууд зөндөө байгаа болохоор тэнд бас зодон гарна. Ингээ явчихна. Тэгэхээр тэнд байхгүй бол биш. Тэр олон хүнд цөөхөн байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэтэ яг 100 ногтоор нь гаргаад ирвэл яа Монгол хэлвэл л гэтэл Япон бол бага бол биш. Гэтэ яг дундчиг нь авч үзвэл их байгаа даа шүү дээ. Монгол бол их. Тийм. Угаасаа бүх гадаадууд их. Тийм. Бүх одоо нөгөө юунууд бол хөгжиж байгаа улсууд их. Хөгжсөн улс бол бага. Ягаад тэгэхээр цалин нь хүрээд байгаа. Гэтэ яг бас цалин өндөр байгаа учраас одоо ингээ хүн зодод байна гэдэг биш үстэй. Цалин өндөр байгаа болохоор ерөөсөө тийм гарахгүй байгаа байхгүй. Тэр хүртлээ стресстэй байна гэсэн үг шүү дээ. Хүн амьдралд мөнгө нь хүрээд ах чинь тэгж амар стресстэй байхгүй яг үнэ л. Ягас үнэ. Нийгэм ажлынхаа стрессийг гаргах хэмжээнд тэр чинь уугаад тасраад нэг бөөлчгдөд л өнгөрчихөж байгаа байхгүй. Монгол бүрстэй чи бодоод үзэлтэй. Чи төсөөл заяа. Юутай? Утаатай. Ирүүл биш. Тоол нь ирүүл биш. Төгжрээт. Тэгээд ажлаа одоо нөгөө цалин хүрхгүй. Цалингаа хүрэх гэ ажлыг гэдэг юм төгжрэнээс нь бол ажил нь амжихгүй. Тэгээ нэг юм хийсэн чинь холигдуулчихна. Тэгээ байсан чинь нөгөө нэг утаанаас болоод хүүхэд ч өвтчихнэ. Эмнэлэгт чуулаа хөвтөлсэн эмнэлэг нь оргуу. Ингээд юунд коридорт хөвтчихсэн. Тэгээд ирүүл биш нөгөө эмнэлэг нь бохор. За ингээд эмчтэн үзүүлсэн эмчин авилга авах гээд. Яагаад тэр эмчин өөр бас цалингүй амьдрах гэж бодож байгаа. Эмчин эмчийн нарт яг энэ навтал дахиад автагдаж байгаа. Ингээд хийжсэн чинь хамаатных нэг хүн нас орчоод одоо юугаар нас орчоод юу гэдэг чинь юу гэдүүлээ зам тээврийн ослоор нас орчид. Ингээ нөгөө хүндээ бас нөгөө нэг юуны мөнгө гэдэг ажил явдлынхаа мөнгө гэдэг. Тэгээ мөнгөхгүй. Тэгээд 8% лизингд орцсон. Лизингийнх нь мөнгөнд өгцөн. Мөнгөнд баг ингээд өнгөрцөн. Хаан банкнаас залгаад. Тэгээ явж исэн чинь годамжаар зүрхтөө нэг бачка ингээ уцаар явж исэн нэг бачка мөрөлснөө уц нь унаад дэлгэцэн ахарч. За ингээ чи яамаар сагч. Гэтэ одоо ингээд тоочтой бол угаасаа дүүрэн асуудал байгаа шүү дээ. Монгол тань тийм болохоор л юм зодон болоод байгаа. Тийм. Тэгээд гол нь Монгол хүн бол тийм зодтолмаа тийм биш. Тийм. Яагаад гэдэг нь бол угаасаа ойлгомжтой шүү дээ. Одоо асуудлууд байгаад байна. Тэгээд энүүн дээр одоо жишээлбэл партиг тий яаж зөвөр одоо бүлчиж болох юм тий. Тиймэрхүү талаас нь бодож үзвэл юу гэж бодож. Эндээс би ингэж юм байна л дээ. Тэгвэл парти яг ийм амар их стресстэй хахад
Тэгвэл шоу утган те партих нь юу н зөв юм уу? Эргээд ингээд эн чинь амар өндөр стресс хүмүүс хоорондоо ингээд дахиад цуглалчаад зодоо зөхөн болоод ингээд хооронд дахиад юу н стрессээс шоу. Стресс үсээд. Тэгвэл парти шоу клуб юу н яг тэр стрессийг юу н жоохон багасгах зөв хэрэгсэл муу юм уу? Өөр хэрэгсэл юу н юу вэ гэж ярилцмаар байна л да. Их байж стрессээ гаргана. Гэхдээ яг гол нөгөө одоо партигаар тэр стрессийг эмчилнэ гэдэг бол асуудал юм. Зүгээр нэг удаагийн өвчин намдах юм шиг байгаа байхгүй. Тийм зүгээр гол одоо нөгөө сая уусаа яг ойлгомжтой хэлсэн шүү дээ. Зүгээр л стресстэй байгаа газар байгаа. Цалин бага болохоор байгаа. Тийм болохоор зүгээр улс хөгжиж л тэр асуудал гарна гэхээс яг партигоор л нэг амар яахгүй л. Зүгээр харин тэрийг одоо за муухагаар хэлэх юм бол одоо энэ асуудал байгаа газрыг ашиглаад одоо үнцийг олгоод одоо би чи стресстэй байна. Надад чамайг жаргах чих үү. Стресс чараа байх. Чиний стрессийг багасгах юм гоё парти байна. Ийм шийдэл байна. Тэнгэл уулзж байгаа. Гэж л ойлгож байна. Ойлгож чинь гэж. Ер нь л тийм. Тэн дээр болох миний асуулт нь парти төвлөг зөв. Парти зөв эсвэл арай өөр шийдэл байх хэрэгтэй болов уу энэ. Тэг зүв буруу гэхээс үлээ уусаал яг эрт дээр түүхээс харахад л 6 цэнгэл байсан шүү дээ. Парти уусаа байсан шүү дээ. Тэгээс ингээд байсаарч байх болно. Тийм болохоор нэг зүв буруу гэхээс илүү зүгээр яаж ашиглах вэ? Одоо хэдүүлийнхний хувьд бол энэ партиг ашиглаад зүгээр ингээд яаж ингээд хүмүүсийн санаа өргөх юм, яаж мөнгө олох юм те. Тэр талаас нь л бодно гэхээс яг зөв хүмүүстэй өрх юм те. Тийм. Түүнээс зөв байдлаар явуулах уу? Одоо хүмүүсийг шонж талаас нь юм. Тиймэрхүү л байдлаас хандна гэхээс яг буруу бол гэж хэлэхгүй. Зөв гэж ч бас хэлэхгүй. Миний хувьд бол Акита шиг ийм хөдөө газар бол зөв. Тэр шиг зөв юм бол байхгүй. Яг үнэ хэлээ. Нөгөө нэг ингээд бугларцсан байгаа тэр юм ингээд хадгалаа л авахгүй. Тэгээд тэр чинь ингээд ингэжсэн Токиод очиод 7 хоног болон гаргаж байгаа хүмүүстээр очингуудаа тэр хүн гаргая гэхээр өөр эвгүй мэдрэмж төр гаргаж чадахгүй байхгүй яг үнэ хэлээд өөр газар очлоо шоож чаддаг. Тэгэхээр энд байгаа яа гэж илхэн байгаа нөхдөөд нийлэхээр л гоё байна. Өхөөс ш өөр газар хүмүүстэй нийлээ очиж шоодгаад юм гоё мэдрэмж төрөхгүй. Тэгэхээр Акитач байна уу? Одоо жишээлбэл Арангаад одоо араа фестивал болж байна. Одоо Tag фестивал сая хөсгөлд боллоо. Тэднэр бол зөв. Тийм бол байх хэвээр. Тэр газрууд night club бол угаасаа явахгүй. Акита жишээлбэл night club байсан тэгээд байхаа болчихсон. Яа тэгэхээр хэрэггүй болцсон. Тэр уус хүн ордог нэг олон ч орохгүй бах тий. Хүмүүс ороод шаардлага байхгүй. Тэнд стрессээ тайлаад ямар ч тийм стресс нь байхгүй бүр ингээд. Тийм болохоор night club-ноос sorry. Шоу нь бол зөв. Шоуг бол заавал зохион болгох хэрэгтэй. Байхгүй бол утгагүй. Бид нар болохоор намайг сурагч авах тагтаад Halloween болоод Halloween дээр бид нэг бүх юм хийдэг гэсэн юм. Бүх гадаадууд нь яг Halloween дээр орж ирэл нэг сайхан болоод дараа жилийн Halloween хүлээдэг гэсэн юм. Тэр болтол нэг тийм амар тийм шоу мод бодол төрөгч хөөс. Ингээл нэг толгойн холон. За Halloween болохоор нэг шоуд нь даа гэх ингээд бодчих. Тэгээ ерөөсөө тийм юм уу? Шоуд тийм бодол ерөөсөө төрөхгүй. Харин ч Токиод очингуудаа Токиод халуун байна, бөхчин байна, олон хүнтэй ингээд тэрнээсээ стресстэй тань Токиод байна шоудах тохиолдол байна. Тэгэхээр Улаанбаатарын тухайд бол миний хувьд бол угаасаа асуудал нь байгаа тэрнийх нь ийм өвчин намдах шийдэл. Одоо хүн өвдөхгүй өвдөж яхад өвчин намдах уухас өр зам үүсдэг юм сте. Тэгэхээр байх л угаасаа ингээд үзэгдэл байхаас өр замгүй. Энийг харин зөвөр алга болгох нь идеал хэлбэр одоо Акита шиг байх нь идеал хэлбэр байх нь шүү дээ. Юм гоё. Юу Норвег байна, Финланд байна. Тэд нар шиг байх нь бол ингээд юу идеал хэлбэр. Тэгэхээр тэрийг хийхэд бол нийгмийн асуудлуудыг ингээд багаар шийтгэл хэрэгтэй болчихж байгаа. Ард иргэдээ одоо ингээд шоотхаа байлгонгуудаа хааж болохгүй байхгүй. Тийм ямар нэг аргаар нууцаар хаагдчих шүү дээ. Өвдөгөө өвдөж байгаа нэг чи өвчин намдах битгий уу гэдэг. Өвчний чинь л эмчлээ. Алан шавцтай зодоод авна өстэй тий уур нэрээ. Тийм болохоор хорж ирээсээ болохгүй чөлөөтэй тавих хэвээр. Харин энийг бууруулмаар байвал тэрний эсрэг одоо зөв юм ийм хийж явах хэвээр. Гэтэл заяа. Йоо Авичигийн төрсөн нутаг. Одоо амар шоуддаг газар тий. Амар Швед амар их юм юутай. Клабтай. Тэгээд ингээд тийм газар байна. Тэнд болохоор бүр ингээд миний ойлгож байгаа бол яг артем хэмэх бол байхаа л да. Fine. Гэхдээ тодорхой хэмжээнд ийм нэг соёлын хэсэг болоход бизнес рүү оруулчихсан санагдаад байна. Стрессийн тайлах одоо шийдэл болгож оруулах биш. Соёлын хэсэг болгоод чигчгсэн. Японд уушин газар болохоор тийм байдаг байхгүй. Зарим газар уушин газрыг стресс тайлах хэрэгсэл болгож оруулсан бол бизнес рүү оруулсан бол Японд уушин газрыг
энэ нэг соёл, энэ нийгмийн хэсэг болгоод чигчгсэн санагддаг. Уушийн газар. Тэгэхээр хүмүүс ингээд 7 хоног болго яг анзаарвал японочууд ингээд нэг уушийн газар ороод уучхаад идэх байхгүй. Стресснээсээ болж биш. Тийм. Зүгээр нэг юм соёлынхаа хэсэг өдөр тутмын юм нэг юм амьдралынхаа нэг хэсэг болгоод ингэж хэлсэн. Тэгэхээр зарим газар бол яг энэ партиг соёлын нэг хэсэг болгоод оруулсан байна. А Монгол ингүүл бас их гоё. Гэдэг дээр жишээл ганган хөгжим гэдэг одоо тако интэй шопын жишээлбэл санаачилсан. Ганган хөгжим гэдэг одоо DJ бай. Ийм гоё дээр үеийн дууг орчин үеийн дуутай холилдог ч юм уу. Тэгээд ингээд гоё юм винтэж юм тавьцсан. Тэгээд нэг юм жоох уудаг. Гоё юм коктейл уудаг ч юм уу те. Эсвэл ганц татчихдаг ч юм уу. Тэгээ ингээ гоё ингээ зүгээр яг ингэж вайбрах дээр гоё. Тэгэхээр иймэрхүү урсгал Монгол ингээ нэгэнт Монгол их шоудад байгаа бол иймэрхүү урсгал руу нас чихээд өгвөл тэр цаашдаа Монголд ингээ зүгээр гоё чилэрх гэж очдог тийм бас урсгалж бас болох юм. Таиландыг сонсоод ах жишээлбэл нөгөө нэг бүр ингээ амар юм заван заа 9 шит юм шоу моотойгаараа ингээ алтартай тэгээ тэнд нас тэрийг нь үзэх гэж одоо хүмүүс шоуд гэж бас нэг соёл болчих шүү дээ. Бие үнэлэлт мэлэлт бол энгийн болчих шүү дээ. Хэрнээ ингээ тэр заван нар юм сонин юм шиг тэгээ тийм шоу бол Монголоо эсрэгээр гоё юм хөтөө мөтөө тий харцсэлдэ тал донд ингээд юу ч аахгүй тий чон уйлж мэлцэн байхад шоож ингээд төсөлтөө тэгэхээр гошлээ тайм юм жишээлбэл тийм болж ингээд соёлын шингүүлэл зүг бах мөнгө хийх гэдэг утгаараа тийм тий. Сая тэний юм чи санаанд орлоо. Төөгөө шүү дээ. Сая Монгол очиад уулан дээр шоу хийсэн байхгүй. Тэр бас тий. Тэр бол бас амар. Гэтэ тэр мөнгөө өөрөө гаргасан байгаа байхгүй тий. Гэтэ зүгээр яг зүгээр санаа найгуугаа санагдсан. Тий. Яг нэг тийм уулан дээр хинч шоутч үзээгүй шүү дээ тий. Тэр шиг яг нэг юм глич санаа орж хэрэгтэй юм шиг санагдав. Уул руу бас аялна ингээ авирна гэдэг чинь өөр бас нэг юм гоё нэг юм ирүүлтэй. Цаанаас л ингээ ирүүл байгаа юм. Байнга бол тэгж уус явж чадахгүй. Тий. Уулны парти ч юм тий. Жилдээ нэг хийждэг ч юм. Тиймэрхүү маягийн юм шиг санагдлаа. За тийм байна. Шоуун дээр нөгөө нэг хэрхэн шоудах вэ гэдэг дээр одоо тэр нөгөө Улаанбаатарт бас ямар шоуны газар байвал илүү зохимжтой вэ гэдэг дээр би зүгээр яг байнга бодож явдаг нэг юм хэлэхэд. За. Хүн орилохоор айгүй их юу гардаг. Стресс гардаг байхгүй. Тэгээд партинд жишээлбэл бүржиглэх гэхээс илүү тийм орилох боломжтой юм парти байгаад тэгээд ийм тэр орчныг энцэн дээр ихэд тэгж тохируулж ингэж байгаад одоо ёо хан ингээд нэг дуу шингээгчтэй хантай байгаа. Тэгээд голт нь юм багнуудыг нь дуу шингээгчтэй хийгээд тэгэн гутаа ингээд юуг нь хөгжмийн тал бүрээс нь тавиад тэгэн гутаа нөгөө ингээд хүн ингээд орилсан ч тэр нь ингээд нэг босод хүмүүст юм амар чийлтэй сонсогдохгүй. Ингээд дээшээ харж марж орилоход дээшээ бас ингээд юуг нь авчдаг ойхгооргүй ингээд хийгээд тэг ингээд хүмүүс айл болох хөвгтлээ орилоод ятраад одоо зодтолтойч ирчихвчгүй болоод тэндээс гарч ивэл бол их зүгээр. Вау. Гэтэ бүжиглж явах тагс орилдох юм уу? Би бол ингээд дуу байвал ингээд дагаад орилоод дуудалждаг байхгүй орилжчихдаг байхгүй. Тэр ингээд хүмүүс барьцдаг байхгүй. Жохоо ингээд барьдаг. Жохоо тэр хэмжээндээ. Хоолойн бүр ингээд гарахгүй болоод ингээд бүр ингээд өхөл болтлоо ингээд орилох. Тэг ингээд дуулж орилох зүгээр орилох орч бас жохоо одоо. Бүр ингээд зүгээр гэдэг юм. Ингээд бүр ингээд бүр бүх юмаа ингээд тийшээ ингэж чихэж орилоод MC ч гэсэндээ тэрийг нь өдөөж өгч ингэж. MC микрофон дээр орилж тэрийг нь дагаж хүмүүс орилох. Дуугийн тэгж тохируулсан гэдэг орилох юм нэг юм. Яа. Нэг ясны тэгтээ яг нэг бэлгийн харилцаа шиг юм шиг. Ингээд дийл юм гэдэг өдөөж өгж байгаа нөгөөх нь доор яг нэг стимулэйш өгж байгаа. Просто зөв ойлгочихшээ. Доор тавьж байгаа юм шиг л. Яаж навд гэж доор тавьчихсан. Просто яг л жоохон dirty mind шүү. Тэр амир чухал санагтаад байна. Яг саяны шоунд дэрчсэндээ би ерөнхийдөө MC жатас тэрийг бас байрсан ингээ хүмүүсээр үе орлоо тэр DJ хинээ гэж орлуулна гэдэг чинь тэр DJ дээч ч бас биш яг үнэлээ хүмүүс тэгж бөөнөрөө нийлж орилснороо шүрэн мэдрэмж гоё мэдрэмж төрдөг байхгүй ингээ нийлээд тэгээд би чанга орилох нөгөө хэсэндээ чанга орилж байгаа болохоор би санаа зовхгүй чанга орилж байгаа. Тэгэхээр ганцаар одоо ингээд орилоод байж болохгүй. Тэгээ дуулаа гэж та үгээ алдчихвал яах вэ те. Юу гэж дараа нь югдвэл ингээд бодоод идэхгүй. Тэгэхгүй ингээд нэг юм ингээд давтамжтай орилуулаа, бусдынгийн орилуулаа, хамаг чангаар нь орилуулахар чи хүний стресс ингээд тайлбар. Яг үндэ яг зодтолтоос жор ингээд ядраа заацтай. Тийм тохиолдол байна. Миний хувьд. Тэгэхээр Монгол нэг тийм клуб нэг бол бас ийм сонирн байж магадгүй. Тэгээд
яагаад энийг бодсон гэхээр миний тань сэтгэл зүйч хэлсэн байхгүй Монголд нэг тийм юм эвддэг өрөө одоо хийдаа гэж сэтгэл зүйн өрөө хийгээд таа гэж ярьжсэн. Гадаад байдаг Японд байдаг. Ингээд 9 ш тийм тавьчихдаг одоо алах тий лантуу тий сүх гэдэг ч юм уу тэгснэ нэг хуучин телевиз ч юм уу мод ч юм уу нэг шил ч юм уу тий шаазан ч юм уу тавьчаад тэр өрөө ингээ хамгаалт хэрэгсэлд орчоод тий ингээ хүснээрээ эвдэлдэг. Гоё юм. Тэгээ хэдийн юм эвдэлсэн ч юм уу эсвэл хэдэн минут эвдэл одоо тэнд байснараа ингээ мөнгө төлдөг. Ингээ бүр ингээ юм аваас авдаг тий ингээ бүр ингээ цогтөг жангилдаг ингээ тийм өрөө гаргуул ингээ хүмүүс ингэсэн байгаа стрессээ нэг тайлж аваад энэний дараа сэтгэл зүйн юу явдаг гинэ. Яриа явахаар хүн илүү ингээ тааш. Хүлээж авдаг юм. Ярьдаг. Чөлөөт ярьдаг. Тэгэхгүй яг ингээ богширсан хүн чинь яг яриа руугаа тэр юмаа чигчингууд яриа нь илүү тийм уур уцаарны гол юм руугаа төвлөрсөн биш илүү юу тал руугаа юм. Эсрэг тал руугаа юм төвлсээр байлаа. Яг нэг юм бас автууд идэх байт юм л та. Тэгэхээр бас энэ утгаараа монголчууд стрессийг тийшээ жигчээд тэгээд маргааш нь яагаад ч юм дэ мэдэхгүй нэг юм оройны уулзалт болцсон байлсан. Тийм ээ тийм. Гой сонсогч шүү. Тэгтийн санааг одоо хүн тулгаалчиход тийм. Би бол тэгээс л ч тийм олон байл гадааддсан дээ яг нэлээд. Аюу тийм гоё. Би бол одоо Актад яг ийм парти олон болчвол жишээлбэл Актагийнхан гэсэл гадны хүмүүс л одоо их хэрэг. Гад өөр одоо юунаас илүү их хэрэг. Актагийн яг өөрийн гэсэн мацур шиг тийм. Амар том баяр болж байна. Тийм нэг клубын санаа байвал Улаанбаатарт бол илүү зөв клуб гэдэг утгаараа шийдэл болж байна. Тийм ээ. Энд дээрс нэг тэггүй. Би зүгээр марцчихлаа. Эндээс sorry. эндээс Зөв нэг сонирхолтой юу байгаа байхгүй би яг Монголд клуб орж исэн. Тэр клубын experience юу нэг ямар байсан бэ? Яг ингээд хаалгаар орхоос ахуулаад юу нэг ямар мэдрэмж аваад тэр клубс гарахад юу ямар болоод гарсан. Тэр ингээ гоё стресс гарч юм гоё би тариад явж чадсан уу. Тэгээ тэрийг энэ wake up activity-тай харьцуулбал юу ч хэлмээр байна. Монгол нэг 3 4 5 клуб орж авахад ихэнхэн заяа. Одоо яг жоо муухагаар хэлэхэд нэг амьдралын төвшин бид нартэй одоо ойролцоо төвшний хүмүүсийн ордог клуб руу ороход бол жишээлбэл ийм гой ганган тэ ингээ гой кул нөхдүүд айгүй их байдаг болохоор би ингээ хажууд нас хамаагүй саагаад харж авах эвгүй мэдрэмж төрдөг. Японд гэсэндээ бас тиймэрхүү байдаг яг үнэ хэлэхэд нэг жоохон эвгүй ингээ нэг хамаагүй ингээ хөдөлчээ бүжгэлж хийхээр бас эвгүй. Тийм болохоор ингээ ороод гоё байдаг. Тийм яар гоё газар вэ. Nice. Тэг ингээ өөрөөс нэг гоё мэдрэмж төрдөг. Ингээ nice. Гэтэ тэнд ороод яа ингээ стрессээ тайлж яах хэрэг бас нэг жоохон стресстэй ч юм шиг. Яаж хөдөлгөх ч гэсэн тий. Тэг би одоо яах вэ ийх үү тий. Ингээ айгүй эвгүй юм хэцүү байдгийг. Тэгээд тийм болохоор зарим хүмүүс ч амар их уудаг байхгүй. Тэр нь муухай санагтаад. Тэгээ уугаад ерөнхийдөө тасраад гэхээр хүмүүс хамаагүй тавиад эхэлдэг байхгүй. Тэгээ тэрийг уугаагүй нөхдөд харахаар амар эвгүй харагддаг байхгүй. Муухай харагддаг байхгүй. Тэгэхээр яана ингэж бас би бас болохгүй маань гэд ингэхээр тэр клубд ингэ жоохон саагч чаддаг зэ. Би бэл экспресивдэл тэн нэг жоохон эвгүй. Гоё ирнэ эвгүй. Гоё мэдрэмжтэй, гоё байгаа. Им шиг ирнэ эвгүй. Тэгээд дараа нь төлсөн мөнгө олдохоос ч нэг жоохон тийм гоё санагд. Гэтэл яа нэг одоо хорооллын хүмүүсээс сонсч л дөө. Хорооллын клуб орнгот өөр. Хорооллын клуб бол ингээ бүр ингээ тий. Эвгүй юу гараад байгаа шүү дээ. Чихээ аяа юутай Монгол хотолтоор шааж байгаа гэдэг шиг тий. Ингээ эвгүй нэгтэй байна заяа бүр. Тэгээ тэнд орохоор чинь би яг ингээ зүгээр ингээ рандом хувцастай орсон чи би яг анган шааж байгаа юм. Тэгээ би тэнд юу яаж хөдөлсөн тэнд хүмүүс тав шүүхгүй. Яг өөртөө ялгаагүй. Гэхдээ тийм болохоор ингээ тэнд орохоор би бүр ингээ сул тайдаг байхгүй. Тэнд яг би яг тэр төвшнийх юм ааш. Тэгээд бүр ингээ амар гоё бүржилдэг. Тэгэхээр тэнд орохоор ингээ бүр ингээ солиотой. Жишээлбэл хорооллын одоо бидний одоо хайрт коко банана гэдэг газар байдаг. Одоо нэр нь өөрчлөлсөн. Юу н шалан ингээ бамбалцдаг зэ. Дэшээ шүдэл. Тэгээд энд ороо зогсоогоо тэгээд хүмүүс ингээ хөдөл хүмүүсийн юугаар ингээ би арыг зүүн зогсчихсан чигээд дэшээ шүдлээ ингээ аюу гоё шоотдаг. Амар юм та 5000 жил орг өнгөрч жил ордог гэсэн. Тэгээд тийм юмцтэй ингээ өөр газар тэгээд
юу минт энтерүүд амар хямдхан зав. Тэгээд тэнд ороод ууж муун тэгээд ингээд гой бүжиглээ шүү дээ. Үнэн гой. Айгуу тийм кайфтай. Хорооллын бас нэг хэд клабуд байдаг. Таачвар хорооллыг дуусгасан юм шиг. Юуны талбайн бас уртлын одоо хотын огисаа гэж нэрлэдэг одоо лакс макс гэдэг ингээд өнгөө ордог клабуд. Тэр мэр жишээлээ тэгээд айгаа хороолцох амар хямдхан болохоор юм мөнгөтэй хэрэгтэй хүмүүсээс тэгж их орохгүй. Тэгээд ингээд хямдхан болохоор миний төлж байгаа мөнгөндөө би бүр ингээд хандлал гой бүжгэлдэг байхгүй. Амар гой мэдрэмж төрдөг. Үнэхээр кайфтай. Тэгвэл Токиод жишээлээ ингээд амар том клаб руу ороод хүмүүс нэг кул амар мөнгөтэй тэгээ VIP мак яатсан амар үнэтэй сеттэй 3-4 сая төгрөгийн сет мэт ингээд Токиод авцсан бат суугаар би ингээд хичээд өөрийгөө ямар мяа байгаа юм бэ гэдэг мэдээр харахаар чинь нөгөө эдродын хэлдэж шүү дээ нөгөө нэг мөнгө төлчөө тэрэндээ нэг өөрийнх ямар боловсралгүй юм бэ гэдэг мэдрээ гардаг шиг яг тиймд ингээд мөнгө төлж байгаа мата өөрийнхөө ямар ядаа өөрийнх ямар бүтэхгүй амт юм бэ гэдэг тий өөрийнх ямар кул биш юм бэ өөрийнх ямар царил биш өөрийнх ямар өндөр биш юм бэ тий ингээд тэн чи Европод ороод ирэхээр ревер ингээд хажууд нэг голик шиг харагдаж байгаа юм чи. Тэгэхээр тийм муухай мэдрэмж төртэй. Хатал Монголд яг хороолт орохоор яг гоё байдаг. Тэнд хийх юм Европ нэм шиг санагддаг. Хэцүүлэлт явж байна. Тийм байдаг. Wake up actor дээр болохоор no judgment тий. Тэг ингээд бүр ингээд халууцсан бүгдгийнх нь хөөснө гарцсан. Тэнд их гоё хүн яг байхгүй яг үнэхээр. Би энэ л гоё нэ гэсэн гоё. Бусдаар бол яг тийм ялгаагүй болцтой бүгд тэр осмосноо ороо сэгсээцсэн. Тэгээд no judgment гэж хэлж чаан. Тэгээ feel free гэж чаан. Хаа нүдийн амиулаа бүжиглэж чаан. Ингэчээр чинь хүмүүс чинь нэг тийм хойд харьцуулгаач байлаад ингээд багсаад ирж байгаа лаа. Тэр нь илүү wake up гэдэг үедэл. Тэр нь амар гоё юм. Анхнаас хүмүүс тэр мессеж хийлээд no judgment хэлээд хаа хүн азад би ер нь ямар ахын тэнд чамаагүй юм биш тэгээд бодоод ирж байгаа. Ялч no judgment гэдэг санаа нь өөрөө яг айгу зөв санаа орж ирсэн байгаа байхгүй тий. Энд ч намайг яахгүй. Гэтэ яг хүн ямар нэгэн байдлаар өөрийгөө хүнтэй байгаас харьцуулах нь байгалийн өөрийнх нь зан чанар шүү дээ. Тэгсэн ч гэсэн яг зүгээр ингээд хилцэн байхад ингээд заа гэж. За хамаагүй тий. Нэг тийм мэдрэмж төрдөг. Тий. Нэг юм feel safe zone шиг зүгээр ингээд мэдрэгдэж байгаа байхгүй тий. Яа. Тэгээ шоудад стресстэй гэдэг хүмүүст одоо хандаж хэлээд байл би. Чиний safe zone биш байна. Тэгээд safe хүмүүстэй ам шоудахгүй. Яа, safe хүмүүстэйгээ шоудахаас хамгийн чухал. Заримдаа хаяа найзад орч яа гоё шоудад тэндээ safe zone үсчихэд байдаг. Бус нь хамаагүй. Тийм тий. Тэгэл заримдаа орч муухан өдөр тэгээд наад хүмүүс чинь биш байна л гэсэн. Хороол яваал гэсэн. Коко банана. Нэр нөрслөгцсэн дэвүүчсэн ба. Yes. Токиод би нэг юу ажилласан юм аа. Шоудсан. Энийг одоо хүмүүс ярихаас ичдгээс одоо л хамаагүй болчихтэй. За энийг сонсол та. Яг дөнгөж нөгөө нэг шоудаж одоо эхлэх гээд байдаг шин. Ойтон болчоо 20 нас хүрчээд. За одоо яг нөгөө юугаа бариад тий айдиага бариад би шоунд орох боломжтой болсон. Яг тэр үедээ би Токиод очичоод Google-ээс хайсан байхгүй. Tokyo Best 5 Night Club гэдэг. Тэгээд хамгийн дээр гарч ирсэн нэг нь ингээ харсан чи амар үнэтэй сайн fuck. Гэвч хоёр тань харсан чинь гайг 3500. 3500 ч монголоор идэв. 100,000 төгрөг юм. 60,000, 70,000 төгрөг. 70,000 төгрөгийн үнэтэй гэдэг. Тэгэхээр за энэ бол болчих. Тэгэж удаад ингээд вебсайт руу н орсон чинь today тэг өнөөдөр миний яг орох гэсэн дээр 5 өдөр л хасаад тэр special юу шоу парти. Тэгээ харсан чинь тэр нь 4 давхар юу заяа night club зэ нэг байшин 4 давхар амар том заяа нэг. Энэ шиг юм том юм орчинд ингээд 4 давхар. Энэс том нөр. Амар том клуб. Тэгсэн чинь дээдэлтэй бүрийн задгаа дээр юутай. Бассейн юм одоо пүүлтэй заяа. Тэгээ ингээд зургийг харсан чинь ингээ пүүл рүү ингээ хүмүүс өсөрч орж мороол ингээ тэгж шоудаг. Оо яа my place. Тэгэл спешиал шоу гэсэн чинь ингээ айгүй лагийн залуучууд ингээ амар юм булчинтай ингээ залуучууд ингэж мэгцэн бохгүй. Тэгэхээр nice. Ийм залуучуудын шоу гал гэж гоё өгтөд ирж л таа. Явъя найз хүн ч хүс. Тэгэл яваал ингээл буудлын дээр буусан юм дээр Токиог нэлээд урагшаад юм хиймэл одоо арал хавцаа нэлээд да. Тэгэл буугаал ихэд дээр басан чинь нөгөө лаглаа битээ залж бэ шүү. Яа. Тэгсэн чинь нэг ганц нэг эвгүй залуус явжсэн. Жохон ингэж мэгцдэг. Энэ залуучууд нас энэ залуучуудыг харах гээд ирдэг юм. Талайг залуучуудыг харах гээд ирдэг юм байна. Тэгээ fine гэж би чинь нэг чамшиг нэг strong юу авч яваад monster авч яваал. Тэгээл ардаас нэг жохон виски ч л очил. Тэгээл очиал
мөнгө дэлгэл нэг ганцаараа явах гэсэн чинь are you sure гэж why гэсэн. This is gay party. Йоо! Гэн. Андуура яг gay party руу орчихсон. Баларч хийсэн шүү. Ороод дуусаа штэ. Ийм бит ахнаар бүгдээр gay байсан байгаа байхгүй. Йоо. Shit. Амар тэгээд дараа нэр нь харсан чинь юу одоо Японы одоо жилдээ болдог хамгийн том gay party. Special show. Дэгийг нь уншаагүй юм. Эсвэл бичээгүйсэн. Би ч хамаагүй биштгүүл юм шүү. Үнэс сайхан тархицж штэ. Аюултай тий. Тэгээд яг оронгоо алтай тэгээд бурхан нүггүй sorry өстө. No. Ороосон бол ингээл ирчих. Ингээл нөгөөдгөө хогийнх мэдхгүй те найз болж байгаа юм байна. Нөгөөдг нь ингэж харж байгаа. Баларч хийсэн. Тэгэлстэй. Гэс Google эргэж вагондоо суугаал. Тэгэл мафиа Японгийн орлоо бид нар шинжихгүй ч орлоо. Тэгээд нэг жижиг клаб руу орсон чинь. Тийм Европ маягийн стилтэй, лаунж маягийн. Тэгээд хөгжмөн аяархаа. Тэг ингээ хүмүүс ингээ сайхан юм ярилцдаг тийм клаб руу орчих. Тэгж анхны Токио клаб. Пант явуулсан. Шок өндөрсөн ёо. Are you sure? Тэр бүр тэгж хэлээг бол би бүр яа гэдэг 70,000 төгрөг алаа гей партинд дор. Яас. Гей парти. Йоо. Сүлэгдэхгүй. Яг би нэг тийм мэдчихээн. Угаасаа нөгөө гей найзууд айгу 90 төгрөг аяг байсан байхгүй. Монголч тэр, Японц тэр яг манай клуб би юу симпатик гейм байсан болохоор ягдчихсан. Амар бол хэлтэргүй. Гэтэ ингээд ганц хоёр найзын өрөөнд бол байх гэх юм уу шүү дээ. Эхэлж байна. Баахан Ингээл сөргөн дунд нь орчвол те. Сөрөг донд орно гэдчихээс тэ эрсдэлтэй байна. Тийм шүү. Найр хэлчих байлаа. Тэр ч аюул. Тэгээд тийм нэг амар эрсдэлтэй байсан. Хүмүүс яасан. Болооч. Сайн памфлетийн сайн уншаарай гэж хэлсэн. Окей, юм уу бас бай. Шинэрхэлтэй. Гадаад ялч Япон оронд шоудах нь бас. Чи тэ өөр шоудалт гэж үзсэн Япон шоудсан. Тийм үү. Мэдгүй байна. Бурогийн тэр нэг Токиод орсон юм бас сонсмоор шүү дээ. Би Токиод орж байгаагүй. Би Киотод орсон. Киотогийн клуб. Киотод найз хүнтэйг орсон. Гэтэ хамаагүй хоёулах нь байгаа болохоор. Гэтэ яг найзуудтай нас орсон. Яг ялч надад айгүй гоё санагцсан. Яг анх орж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд одоо нэг шот мод аваад ууж ангууд нэг гадаад гарч ирсэн юм ийсэн. Өөдөөс ингэж бүжгэлж мүжгэлээ заа. Чөлөөтэй. Ингээд чөлөөтэй те. Тэгэл ингээл өөдөөс сакс макс тоглож моглонгоо тэнэгтэж минь. Би өөдөөс нь тэнэгтэл ингэж мингэж шидэж мэдээ та. Тэгэл мэ проблем гэл те. Амар юм чөлөөтэй бас санагдсан байхгүй те. Тэгэл яа тэг хоёр партийн язар болж утсан. Нэг нь болохоор жоохон явахгүй хаан за өөр газар руу орё. Тэр нь бас ингээд олон давхар заяа. Тэг ингээд давхар болгондоо өөр аяа яваад бүжгэлж идэг. Тэг ингээд нэг юм шон байд юм билээ. Шон гэх цамхаг гэх юм уу. Би ингээд бас хөөрцөн. Ингээд самхан мамхаг дээр нь гарч мараал те. Ингээд нэг цамхаг дээр хүн ингэж бүжгэлж нэг гэрэл идэг. Тэр мөрийг ингэж ингээл би чинь тэр мөрийг ингэж авч маа найзууд болж малаад гар мараа зогч махаал. Тэгээ нөгөө нэг хөөрсөндөө анх удаа орж байгаа шүү дээ. Хөөрсөндөө тэр нөгөө нэг цамхаг руу гарч нөгөө ингээд хамт байж байгаа хүн тийм хамт бүжгэлж мүжгэлээ солиороод дээрээс хүмүүс ингэж өдөртөж мэдэртэй. Хаяалаа. Фүү. Солиороод мэдрэгдэж шүү дээ. яа. Тэгээ нэг юм бас юм тусдаа юм тавцсан байдаг. Тинчээр нь бас ингээд нэг бүжгэлмээр байгаа хүмүүсэнд гарч бүжгэлдэг. Тэгээ тийшээ гарч мараад. Тэгээ айрыг ингээд шууд гаргаж ирж мэг хамт бүжгэлж. Гэтэ яг охин ингээд тэнцээ бол хүмүүс бас партидах чинь бас өөр нэг соёл яваад байгаа шүү дээ. Ингээд эрэгтэй хүн эмэгтэй хүмүүс хоорондоо харилцаа гэж байгаа шүү дээ. Ингээд охин чигтэн гэдэг шүү дээ. Охтууд нь ингээд эрэгтэй хүнтэй ингэж мэгдэг. Тэрх гэж бол ороогүй. Уусаа найз хүнтэйгээ болохоор тэр нь айгүй нэг юм гоё уусаа хойлох нь илүү нэг тухтай санагдсан. Яг нэг охин наях шаардлагагүй. Аль хэдийн найрцсан. Яа тэгээд хоёулаа хамт вайбраад гоё бүжиглэх бас айгүй гоёсэн. Тэгэл бас сонирхолтой экспириенс. Тэгвэл нь санийг ярьснаас нь ингээд олбарлаад сонирхолтой санагдаж байна. Тэгээ найз хүнтэйгээ ингээд зөөр гоё ингээд яг гоё ингээд вайбр галтай гоё ингээд чихэн нөгөө нэг бүжиглэхээ орж штеп. Орж байгаа хүмүүсийн бас ингээд ер нь бол зорилгоор нь ангилах гэдэг штеп тэгэхээр чи найз зөхөө болох, найз банд болох те. Хүн чигтэх, банд чигтэх. Тийм зорилготой орж байгаа хүмүүс байна. Эсвэл зүгээр яг ингээд найз хүнтэйгээ ч юм уу найзтай гоё хайфан байх гэж орж байна. Тэгвэл энэ хоёр дээр тэгвэл яг юу гэж бодож байна? Ер нь яг калчер бас зүгээр парти чинь бас нэг одоо калчер хин чийсэн зүгээр одоо шийдэл байгаа даа штэ. Тэрийг дагаад нэг калчер үүссэн гэх юм уу? Одоо нөгөө нэг хэрэгцээ бас нэг 90 хоорондын хэрэгцээ байгаа даа штэ. Тэр хэрэгцээнд нь илүү түлхэц болдог. Ягаад гэвэл бүжиглэхээр хүмүүс илүү одоо ингээ биес бол тавьж эхэлдэг. Биес бол тавьж эхлэхээр
одоо emotional болоод ирэхээр emotional шийдвэрүүд гаргаж эхэлдэг. Шийдвэргүй сэтгэл хөдлөлөөр шийдвэрүүд гарч эхэлдэг. Тэр нь тэгэл ер нь бол уусаа тэг ойлгомжтой. Найрах гэж ордог те. Тиймэрхүү уусаа одоо юу мэрч юм буруу зүүн ч гэж бас хэлэхэд хэцүү. Тэгэл уусаа тийм байдаг л зүйл. Жишээлбэл яг Монгол дээр харахаар одоо ингээд хүмүүсийн ихэнх шоудлт нь яг тийм клуб болчиход байгаа байхгүй. Тэгээд энэ нэг одоо өөр хүнтэй садаг ялж чаар тий танилцах боломж нь клубд айгүй их өргөн дэлгэр болчиход тийм гот та нар бодод үстэй. Клуб танилцсан охинтойгоо ингээд яг удаа яваад ингээд гэрлэнэ. Яг тэр охин ингээд бодгорч байгаа юу мэдэрч төрөн зэ. Юуны H-ийн доон дээр гардаг шүү дээ тий. Shape of you гэдэг. Club is the best place. So the bar is where I go. Монгол тэр соёл жоохон бага байна. Жоохон бага юу? Тийм. Жоохон таагүй юм уу? Тэр чин бар гэвэл зүгээр ингээд уугаад тийм ингээд суугаад ярилцдаг. Одоо жинхэнэ нөгөө ярилцах emotional биш шийдвэр гаргах нь илүү өндөр охин шүү дээ. Тэгэхээр тийм газар танилцаад хүмүүс танилцаад тэгээ цаашаа болуулсан зүгээр байгаа байхгүй. Үерхэж байгаа. Тэгэхгүй яг клуб яг тийм байдлаар уулзчаад тэгээс ингээд үт чинь байн одоо шоуддаг байсан ингээд хахаар ингээд жоох юм хэцүү. Монголд ялангуяа нөгөө нэг шоу чинь стресс гаргах ч юм уу те. Эсвэл охин нарих гэдэг энэ одоо хоёр хөлбөр болон явчихаар үтсэн зүгээр нэг юм гой бүжиглэх гэж орсон гэдэг тийм хүмүүс одоо тийшээ ороход тийм цөөхөн болоод яг нөгөө танилцсан охин байна. Танилцсан залуу байна. Тэ? Охины хувьд ингээд сейф хүн байх магадлал нь айгу бага болчихдог. Тэ? Тийм шүү дээ. Ямар ч хүн тийм мэдгүй шүү дээ. Тэмцээний асуулт тавьтал жоохон тийм дэми гэх юм уу. Тэр үнэхээр найр мэрэл болж өгвөл bar is the where we go болчихлоо зүгээр. Бар гэдэг соёл байгаа. Irish гэдэг ч юм уу. Тэгээд юм нэг юм зогсоо. Монголд бас зогсоо бар айгу цөөхөн. Тийм. Дандаа сууж юм ялгаатлаа сууцгаадаг сайхан. Irish барнууд одоо Монголын Irish pub жишээл бас суудаг штэ. Тэгэхээр Японд байдаг Irish ч юм уу English, British юу барнууд яадаг гэхээр суудлахгүй. Бүгд нэг юм бүрийн жижигхэн ширт айгу жижигхэн ширттэй болно. Тэгээд ингээд хүмүүс рандомаар ингэж хаан чамаагүй ингээд яадаг. Тийм гот ингээд хүн орондын зан айгу ойрхон юм ойрхон. Тийм гот ингээд хоёр залуу ярьж байгаа л энд хоёр охин юм ярьж байл тэгэл нэг мэтгэл хамтдаа сайхан ярилцаал өө ханаас ирсэн ингээл ярилцаал тэг явчихна. Тэр нь болно их тийм зүгээр зөв соёл юм шиг санагдаад байгаа. Яг үнэ хэлэхэд яг ингээд клуб ингээд яаж жоохсоо. Тэгтээ яг хуу клуб тэгэл өөр хүн охинтой уулзах гэж бандтай одоо хамт яах гэж байгаа хүмүүс угаасаа тийм угаасаа үүсэхгүй шүү дээ. Угаасаа тийм юм байгаа. Тэгтээ яг зүгээр одоо юм чинь ирээдүйн яг их нэрэж олсон хүн байж магадгүй л дээ. Тийм болохоор би шүүхгүйгөө зүгээр юм чинь нэг амар тогтмол байдаг зүйл учраас зүгээр баар явдаг нь шүүрчмээр санагдав. Яа тэгэхээр зодооны бас тал нь дэрнээс л гардаг. Нэг охин найрхчихсан чи өөр баачка орж ирэнгүүт найрчихгот нөгөө баачка нөгөө соко чамайг нэг иргсэн бол чи бат нэг зодол. Тэр шиг дээ. Sorry соко. Сайхан бас одоо тэгэл эстер дээр тийм асуудал гарчлаа баг. Тийм. Монгол дөнгөж сайхан нэг нэрийг хэлж болох юм. Юу Хамаагүй болов. Тэр Тэнгисийн иргэн нөгөө оролцогч. Юун дээр тэр юу болсон юм орчихгүй. Миний ойлгосноор л яг тэгэл клуб шоудж байгаа л нэг тийм найрах процесс явангуутал тэгэл өө ч юм уу та гэл яахлаар чи юу хард ингээл жоох удаа харчгаар л болчих чинь. Манайхан гэхдээ юу л зодтолцдог болчих тий яг. Стресс таамж угаасаа додол нь. Би өөртөө Монгол балмад зантай юу орч юм шиг мэдэрч төрдгөл гэсэн надлаа. Яалч ч тэгээ цусанд байгаа л да. Тэгээ сони ярин дээр за одоо стрик төрөдөө байлгач. За. Би бас зөвөр нэг манай найз хүн бас сайхан ингээд юу нь бол анх удаа баг нэг клуб орж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээл миний бас ингээд тэр найз хүн ингээд клуб оруулсан импрешн бас айгу муухай болчихсон байхгүй юу? Яг уу тэгэхээр ингээд чи ингээд манай найз хүн бол ингээд гоо найзтайгаа ингээд бүжиглэх гэж орж байгаа шүү дээ. Тэнгүүд нь ингээд ялч манай найз хүн хөөх юм аа тэгээд. Энийг бүрээд оруулсан шүү дээ. За. Тэгээд тэнгүүд ингээд яг нөгөө нэг жинхэнэ төрөний хэлсэн охин чигтгэж байгаа баачкнууд орж ирээд тэгвэл ингээ манай найз өхний одоо тэр амар гоо ингээл бүжиглэмээр байгаа тэр нэг юуг нь байхгүй болгоод байгаа юм. Vibe нэг бат. Хүн ингээ тийм газрыг байхгүй болгож чад ингээл амар нэг юм. Safe орчин биш байгаа даа. Safe орчин биш тийм. Тэр өөр нь бол айгуу тийм сонир санагддаг. Тэн дээр бас ямар хэв мэдхгүй.
Яа тийм болохоор харин яг нөгөө нэг одоо юу мэрч юм. Тийм соёлын цуугаг болохоор хэцүү юм да. Би бас ингээ найз өхнөө ингээ шууд явуулчих хэцүү. Тийм болохоор яг сейф орчин бас биш. Мөн үү биш үү? Тийм. Тэр мөн үү биш үү гэдгийг бас Хүмүүж бодлоо. Тийм байна тий. Тим клуб яг. Гэтэ гадаадд бол гараа гайг баха. Юу ярьж. Гэхдээ яг нэг юм одоо илүү юм гэж нөгөө нэг балмад мэдрэгдэхгүй л үү. Зүгээр ингээд ирчүүд нараа ингээд зүгээр ингээд найх гэж зүгээр л оролддог. Тэг ингээд тоохгүй бол тэгэл орхид явна шүү дээ. Баслаа. Амар болно шүү дээ. Япончуудаас хаяа тэн сонин хүмүүс нь сонин шүү дээ. Гэтэ яг тийм л дээ. Эйгүү бүр ингээд бичиж зүггүй наалтаж ирж байна. Заварсан. Тийм болохоор яг нэг тийм Заварсан. ганцаараа бол явах нь аюултайсан. Эйгүү. Тэгэхээр тийм жоох хэцүү те. Энэ нэр хэлэх гэж орох юм байна. Тэрэн дээр одоо шийдлэх нь Тэрнээс гоё шийдэл байвал уу гэнэ тий. Монголд нэг дээр нэг ийм парти болдог гэсэн. Гэтэ тэр айгүй завхарсан. Юу 10 жилийн хүүхдүүдийн вершн болоод хүртэл гарч ирсэн. Юу вэ? Тийм жоох асуудал гэж тэр болчихсон. Touch me kiss me Юу яа. гэд нэг ийм юу гэдэг хэвгүй. Шоу болдог гэсэн хэвгүй. Бид нэг жоохон багт. Тэгээ тэр нь ингээд 3 стикер аав зэ touch me kiss me гэвчихсэн. Тэнгуут ингээд энэ дээр жишээлбэл kiss me гэдэг ингээд наацсан байвал тэн дээр нь үнсдэг хэвгүй. Тэгээ энэ дээр touch me гэвэл ингээд энэ дээр нь одоо залам мал байл энэ дээр нь ингээд хурч мөрдөг. Тийм Энд чинь ингээд touch me гэсэн. харин Хоёр touch me-тэй гэж. тийм бүр яг тийм огт шүү дээ. Тэгээ би яг 10 жилдээс л яг явж чадаагүй яасан юм аа. Тэгэд байхгүй болцоогүй. Тэр аягүй сайн. Тэгээд миний санджаагаар no touch no kiss чил бас нэг тийм стикертэй. Би санагдаад байна. Тэгэн гот тэр хүнд нь одоо хинч ойртохгүй байна шүү дээ. Аа тийм ээ тий. Тэгэхээр ингээд зохицуулчих чагаа. Тийм байна. Тэр бас аягүй юм. Ингийн болтлоо. Аягүй тийм зөв зохион байгуулаад зөв юм юугаар дизайнтаар явсан бол яах вэ? Гэтэл нэг тийм жоохон юм манай нэг хорооллынхан зориулаад тэр шоу гаргацсан ч бас нэг тийм жоохон залбир шоу болоод тэгээ болчихсон шоу. Түүнээс л яг тэр шоу аягүй тийм сонирхолтой. Тэгээ октод солиотой юм шиг бүгсэн дээрээ тач мент гэдэг наач баацсан байна. Солиотой тийм шоу болдог. Бисэн. Тэр тэн дээр тэр ID-г нь аваад жишээлбэл яг бүжиглэж байгаа хүмүүс нэг тийм тусгай нэг юу гэдэг бол амар байхгүй тийм. Тийм байна тий. No interaction гэдэг ч юм уу. Тийм гот тэрэнд одоо интеракц үзүүлсэн хүн байв шууд хөөгддөг ч юм уу тий. Тийм тий. Дөрөв мөрөмтэй. Тэгээ тийм байвал эсвэл яг зөвхөн тийм зон гаргацдаг ч юм уу тий. Тийм тий. No interaction zone. Тэгээл тэндээ зөвхөн only dance zone ч юм. Тийм гот энэ зөвхөн бүчлэл гэж лаадаг тий. Тийм байна. Хаалт балтдаг шээс. Тэр бас ингийн нэр чигс юу шийдэж боломжтой юм. Тэгээ бас тэн чинь уул ингээ найрагдмаар байгаа охинцсан байгаа болохоор Тий. бас одоо эрхчээчүүд энэ бүжиглэж магадгүй бас болохоор ч бас нөгөө охиндоо бас хэцүү. Тэгээ охин чинь өөрөө найраад ах хэцүү болохоор яг ингээ нэг юм тусдаа зон гаргаад өгчөөл тэнд байгаа хүмүүс л ингээ бусад хүмүүс нь л энэ охин бас жоох. Яа. Явахаар. Тийм байна тий. Вау. Бас яалт шоуны юу гэдэг. Бас сайн мэдэхгүй болох мэдэхгүй маа. Тэг яг яаж үзэж байгаа бол. Тэгтээ сонирхолтой шоу. Юу гэдэг лээ филд гэх юм уу? Би нөгөө хөгжимд амар дуртай тэгээ нөгөө хүмүүс ингээ нэг хөгжим дээр ингэж гоё нэг нь цул болох юм да айгүй дуртай болохоор жишээлбэл банд хөгжимд амар дуртай, оркестр ч юм амар дуртай, акапелла дуртай. Тэгээд эсвэргээрээ бас яг энэ клабд амар олон хүмүүс яг зэрэг ингээд хөдлөж юм уу зэрэг ингээ нэг дон дээр ингээ саагих яг тэр мөрч бас надад амар гоё мэдэрч төрдөг болохоор миний хувьд л тэр нь айгүй таатай байдیں۔ Тэгэхээр яг өөрөө шоутгараас жоох юм хэцүү. Эсвэргээр би яг ер нь MC хийвэл яг гоё санагдав. DJ ер нь. Та яг MC хийвэл угаасаа яг. Өөрөө бас DJ ч юм уу болт юм уу гэж бодоод байгаа. Тэрэн дээр айгүй гоё мэдэрч. Тэгэл ингээл одоо яг Tomorrowland ингээл харахаар ингээл бүгд ингээл за зүүн тийшээ гэл юм уу бүгд багц ингээл оргшаа хоошоо дэшээ усраад газар хөдөлтөн шүү дээ. баруун зүүн гэл ингээл зэрэг юм гот ингээд аягүй гоё. Тэгээд зэрэгтэйсэн чинь дайч тэр юм. Тэр аягүй гоё сайд. Зэрэгчилсэн. Тэгээд гоё сайд. Шоун дээрээс тэр утгаараа би хөгжмийг яг тийж дуртай. Илүү шоу гэдэг чинь бас яг үндэ зүгээр анхандаа зүгээр гоё тий. Гоё сайхан 6 зингэлтэй бөөнөр хамттай нэг тийм вайптай л болох гэж угаасаа цогцсон байх. Гэхдээ яг хажуугаар нь янз бүрийг угаасаа хүний ятгаг муу санаа. Муу санаа. Тиймэрхүү одоо last must тий. Тиймэрхүү соёлууд бол орж ирсэн юм шиг байна маа.
Тэгээ өнөөдрийнхээ яг энэ үрээд дуусах уу та. За тий заюутай чинь Ялч өнөө цаг. Манай минт яа. Манай медиа ивент итгэгчтэй бүгд нэг мент яа. Тэгээ бас баярлалаа. Олоосгацгаая. Баярлалаа. Тэгээ бороо дараа нь. Ахгүй байх. Тэгээ бас манай Wake up back-та. Энд тэ аягүй гоё. Энэ хэрэг нас чинь. Тийм. Окей. Хорвогийн 6 дугаар дугаарыг хүлээн авч сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Энэ хүртэл сонсон маш их баярлалаа. За тэгээд subscribe бити мартаарай, like бити мартаарай. Тэгээд бит хоёр одоогоор олон subscriber-гүй, олон like-гүй байгаадсандээ нэг үргэлжлүүлээд явах болно. Гой сонирхолтой зүйлсийн талаар ярилцсан болно. За тэгээд таныг бас манай одоо нэвтрүүлгийн нэг зочин болоод бас орж ирээсэй гэж хүсэж байна. Тийм болохоор надтай холбогдорой. Хэрвээ та Японд байдаг бол би өөрөө Японоор ингээд тойроод аялж байгаа. Тэгээд тэр хоорондоос уулзаад одоо бичлэг хийх боломжтой. Би өөрийнхөө хэрэгслийг байнга барай явж байгаа. Тэгээд тийм болохоор боломжтой. За миний дараагийн зохис бол Киото хот болон тэрний дараагийнх нь Осака хавцаа байх болов гэж бодож байна. За тэгээд нэг сард бас Фукуока орно. За тэгээд Фукуока дах монголчууд манаас над хэлээрээ би өөрийнхөө бүх техник хэрэгсэлтэй явж байгаа болохоор маш амархан подкаст чинь. Тэгээд таны хүссэн сэдвийн талаар ярилцах болно. За тэгээд 30-аас 1 цаг одоо гэж тооцож байгаа. За тэгээд нэвтрүүлэг болон бидний ярьж байгаа зүйлс дээр санал хүсэлтээ хэлээрэй. Мэдээж тэгээд супер хүлээж авч чадахгүй ч гэсэндээ бас сонирхолтой үнцгээд бас нэг хэлчихээрс бодогдоод байт юм билээ. За тэгээд эцэст нь хорвоо